Харин өнөөдрийн хувьд бол зах зээлд болж байгаа гол хөдөлгөөн ялангуяа өнөөдрийн хувьд бол хамгийн гол баримж байгаа бүгдээр авцгаа ил та. Эхлээд бол яхааргүй зах зээлд нөлөөлөд байгаа гол улс төр геополитикийн баримж байгаа авцгаа. Тэгэхээр Америкийн болон Израилийн Ирантай хийж байгаа дайн 13 дахь өдрөө үргэлжилж байгаа. Цэргийн хурцтмал байдал бол яхааргүй нэмэгдэж байгаа. Гэхдээ сайн мэдээ нь юу гэхээр дипломат яриа хэлцээний гарцны бас анхны дохио гарч эхэллээ. Тэгэхээр шиндээд удирдагч Моштаба Хамней Ормозын холойг бол хаалттай байлгана. Америкийн баазууд руу довтлогоо үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн. Энэ бол яхааргүй нефтийн нийлүүлэлтийн эрсдлийг бол огцом өсгөж байгаа. Гэхдээ Ираны хувьд бол дайныг зогсоохын тулд нийт 3 шаардлага тавьсан байгаа. Ираны хууль ёсны эрхийг хүлээн зөвшөөрөх, дайны нөхөн төлбөртөлөх, цаашид довтлохгүй байх олон улсын баталгаа гаргах гэсэн ийм 3 гол нөхцөлийг дэвшүүлсэн. Тэгэхээр шинжээчдийн хувьд бол эх 48-аас 72 цагийн хугацаанд бол нөхцөл байдлыг шийдэх чухал үе болно гэж бол үзэж байна. Ер нь нефтийн үнийн өсөлт одоо эдийн засгт шууд үзүүлж байгаа нөлөө Америкт дотоодын улс төрийн шалтгаанаас болоод Трампын хувьд бол удахгүй дайныг зогсоож магадгүй ийм хүлээлт бол үүсээд байгаа. Эдийн засгийн хувьд бол боломж нөхцөл байдал орон зай улам хязгаарлагдаж байгаа учраас харин олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоогоор бол нийлүүлэлт өдөртөө 8 сая баррел бол буураад байгаа. Тийм учраас бол зах зээлийн одоо стратегийн нөөцөөс 400 сая баррел нефт гаргахаар шийдвэрлээд байгаа бол та бүхэн санаж байгаа бох. Харин дэлхийн одоо гол зах зээлийн суурин өнөөдөр бол яхааргүй risk off буюу эрсдэл илт мэдрэгдэхүйц ийм байна гэдгсэн үг. Гол индексүүдийг хараад үзэх юм бол яхааргүй одоо Brent нефтийн хувьд бол хамгийн түрүүнд урдээлдаа нь үгээр $100 босхийг бол давж хаагдсан. Тэгэхээр энэ бол инфляц дахин сэргэж магадгүй гэдэг гол суур хүчин зүйл болж байгаа. Харин West Texas-ийн хувьд бол $95 төвшөнд байна. Энгийнээр хэлэх юм бол одоо эрчим хүчний шок хэрвээ буцаад ирэх юм бол хүүгийн төвшин дагсан санхүүжилт өндөр хэвээр удаанаар үлдэх учраас бол энэ эрсдийг бол яхаарахгүй одоо харгалзаж үзэхээс өөр аргагүй болж байна гэсэн. Америкаар үргэлжлүүлэх юм бол энэ дарамт бол яхаарахгүй шууд мэдрэгдлээ. S&P 500 хараад үзцгайл одоо 1.5-аар буурж өнгөрсөн оны ер нь 11 сараас хойш хамгийн доод төвшөнд хүрээд байгаа. Тэгэхээр Nasdaq-ийн хувьд бол 1% хол давсан буюу одоо 1.7%-аар унаж мега кап хувьцаанууд гэж ярьдаг. Одоо хамгийн том зах зээлийн үнэлгээтэй хувьцаануудын индексийн одоо корекс буюу одоо тохиргоо хийх юм босгонд ойртлоо өөрөлдөх юм бол өмнө нь аюул багтаа байсан ийм том технологийн хувьцаанууд хүртэл энэ удаад хамгаалалт болж чадсангүй гэж харагдаж байна. Харин нефтийн өнөсөлтөөс ашиг одоо хүртэж байгаа эрчим хүчний компаниуд, нефт импортлогч компаниудын хувьцаа өссөн. Харин агаарын тээврийн хувьцаанууд бол түлшний зардал өсөж байгаа учраас унсан байгаа. Тэгэхээр бодит үйл явдлын одоо бооцооны платформ Kalshi гэж байдаг. Тэгэхээр Kalshi дээр бол Америк нэгдсэн улс энэ жил хямралд орох магадлал 32% хүрч байна. Тэгэхээр энэ бол энэ оны хамгийн өндөр төвшин болж байна гэсэн үг. Тийм болохоор зах зээл бол айцыг одоо ил тод харуулж байна гэсэн үг. Азийн зах зээлийг харцгаалда Япон, Хонконгийн хувьцааны хувьд бол яхааргүй өнөөдөр уналттай харагдаж байна. Харин Австралийн хувьд бол маш үл ялэг тэг 11% өсөлттэй 8630-ийн төвшөнд байгаа гэсэн үг. Шинэ Зеланд уналттай Nikkei, уналттай Kospi-ийн хувьд бол бас 2% давсан уналттай ийм харагдаж байна. Тэгэхээр Азид бол яхааргүй дарамт үргэлжилж байгаа ийм дүр зураг бол харагдаж байна. Тэгэхээр Японы одоо хувьд бол 1 йен ам доллартай харьцаарцаа 159 орчимд хадгалагдаж байгаа. Энэ бол яхааргүй 7 хоногийн турш үргэлжилсэн йений сулралын зургийг бол үргэлжлүүлж байна. Йенийг бол ер нь хамгаалтын одоо уламжилт актив гэж үзэхээс илүүтэйгээр долларын хүчин чадлыг одоо хүлээн зөвшөөрсөн ийм алхам бол зах зээлд харагдаж байгаа шүү. Макро бодлогын талд бүрчлөө одоо бол Америкийн засгийн газрын бондын өгөөжийн одоо бүх мөрөө бүгд ижил өссөн байгаа. Хамгийн чухал гэж харагддаг 2 жилийн одоо өгөөжийн хувьд бол 9 суур нэгжээр өссөн байна. 3.74 дээр харин 10 жилийн өгөөж 3 суур нэгжээр өсч 4.26 дээр хүрсэн байна. Тэгэхээр трейдерүүд бол 2026-ны хувьд бол холбооны нөөцийн банкнаас хүү бууруулна гэдэг хүлээлттэй бол үндсэндээ болсон байна. Энэ бол яхааргүй зах зээл нефтийн шокоос үүдэлтэйгээр нефтийн одоо инфляцийн эрсдлийг хүү буурах хүлээлтээс илүү жинтэй үнэлж эхэлсэн гэсэн үг. Харин cross asset зургийн мессежийг бол бас давхар баталж байгаа. Долларын индекс бол бараг 2 сарын дээд түвшинд хүрч байна. Алтны хувьд бол харин өмнөх харилцаанд 2%-аар буураад байсан. Гэхдээ өнөөдрийн хувьд л эхний харилцаагаар баг зэрэг сэргээд 5100-ийн төвшнөөс үл ялэг
өндөлзөж харагдаж байх шиг байна. Alimeder зэсэн ханш $13,000 төвшин байна. Тэгэхээр юу гэж харагдаж байна гэхээр зах зээл яхахгүй цэвэр хамгаалтын горимд орохоосоо илүүтэйгээр хөрөнгө оруулагчдын хувьд бол бэлэн мөнгө долларын Америк доллар мөн өндөр мөчтэй бонд зэргийг үнэлж байгааг харуулж байгаа. Тэгэхээр зөвхөн нефт ч бас зээлийн зах зээлд дарамт нэмэгдэж байгаа харагдаж байна. Ягаад гэхээр хөрөнгө оруулагчд бол хөрөнгө оруулалтын сангуудаас хөрөнгө буцаан татан авах хүсэлт гаргаж эхэлсэн. Энэ бол зөвхөн Morgan Stanley-гаар эхэлж ирсэн. Одоо тэгвэл Cliffwater зэрэг ер нь 2-3 сангийн хувьдаар яригдж байна. Энэ бол яг геополитикийн шок дээр нэмээд кредитийн буюу одоо зээлийн стрессийг давхар өсгөж байгаа учраас хувьцааны зах зээл дээр хамгийн таагүй хослолуудын нэг гэж тооцогддог. Тэгэхээр энийг бол шинжээчид хамгийн одоо сөргөөр хүлээж авч байна. Тэгэхээр зах зээлийн хувьд бол одоо яг л нэг л асуулт хариулт хайж байгаа. Тэр нь юу гэхээр Ираны дайн нефтийн нийлүүлэлтэд шок үүсгэсэн хэвээр байх. Энэ тасалт маань хэрвээ бодиттой бөгөөд урт хугацааных болж хувирах уу гэдэг ийм л асуулт байна. Харин одоогийн байдлаар зах зээлийн логик бол маш энгийн. Тэр нь юу гэхээр нефт өсөх тусам одоо эрсдэлтэй активууд улам бүр дарамтад орж байгаа ийм дур зургийг бол өнөөдрийн баримжаагаар харж болохоор байна. Харин өнөөдрийн үед бол нийслэлд хасах 7 хэмээн хүйтэн байх нь багавтруул дайран цаас орохгүй байна гэдэг маань бас нэлээд одоо замын хөдөлгөөний хувьд бол нэлээд таатай мэдээлэл болж байх шиг байна. Харин хөлбөрийн энэ хэсэгт бид дотоодын хөрөнгийн биржийн гол мэдээллийг харцгаая. Тэгэхээр удахгүй өнөөдрийн буюу одоо энэ 7 хоногийн хамгийн сүүлийн арилжаа Монголын хөрөнгийн бирж дээр эхэлж байгаа. Гэхдээ өчигдрийн буюу одоо пүр гарагийн хөрөнгийн биржийн арилжааны мэдээг харах юм бол нийт 47 компани хувьцаа 2 хөрөнгө оруулалтын сан нийтдээ 854 сая төгрөгийн үнийн дүнтэй одоо хувьцааны арилжаа хийгдсэн байна. Тэгэхээр хараад үзэх юм бол нийт 23 компанийн хувьцаа өсөлттэй, 10 компанийн хувьцаа тогтвортой, 16 компани одоо хувьцааны ханш бол буурсан үзүүлэлт. Тэгэхээр арилжааны идэвхийг бол яхааргүй голомт банк, Шивэо, Хаан банк зэрэг томоохон хувьцаанууд бол тодорхойлсон байна. Харин Шивэо дангаараа 315 сая төгрөгийн дүнтэй арилжаагаар бол пүрэв гарагийн арилжаанд тэргүүлсэн байна. Өсөлтийн талд HBO Киносогийн нэртэй Highbee Oil компани хувьд бол 15% өсөлтийг бол үзүүлсэн байна. Frontierland Group-ийн хувьд бол 14% авсан өсөлтийг үзүүлж, харин QPay буюу одоо Innovation Investment компани хамгийн өндөр өсөлтийг бол үзүүлсэн байна. Харин Erden Solutions, MIG Holding болон талхчигэр хувьцаат компани зах зээлийг бол өчигдрийн арилжаагаар доошин татсан байна. Тэгээ ерөнхий дур зургийг харахад бол яхахгүй банк санхүүгийн хувьцаанууд тогтвортой, харин жижиг капиталжуулалттай хувьцаанууд бол харьцангуй өндөр хэлбэлзэл давамгаалсан ийм арилжааны одоо өдөр болж өнгөрсөн байна. Тэгэхээр өнөөдрийн үед бол хамгийн сүүлийн арилжааны өдөр болж байгаа. Энэ 7 хоногд бол тэгэхээр энэ арилжааны талаарх мэдээллийг бид авахд бас дараагийн мэдээлэл хөтөлбөр явцын талаар хүргэх болно.